81-р дугаар хэлж байна. 80 нь болохоор цуврал дугаар байх болно. Өмнөх сүнс гэж цувралын үргэлжлэл тэгээд манай энэ подкаст эхлүүлсний зорилго гол цөм агуулгын гаргах юм цуврал байгаа учраас та бүхэн 80 дахь дугаарын цувралуудыг сонсоорой гэж хүсье. За эхний хэдэн дугаар дээр болохоор яг хүний сүнсний тухай дэлгэрүүлж яригдах байгаа шүү. За хүний сүнсийг ярихаас өмнө эрчим хэм гэдэг үгийг бол товч тайлбарлах хэрэгтэй болж байгаа. Бүр дэлгэрэнгүй юм мэдээж өмнөх цувралын дугаар дээр бол байгаа. За эрчим хэмийг дотор нь хоёр ангилаад байгаа. Хар эрчим хэм, цагаан эрчим хэм. За энэ хоёр нь хоорондоо ямар ялгаатай вэ гэхээр жоохон баг зэргийн найрлагаараа өөргөө хэлчих юм уу да. Хар эрчим дотроо тоосонцортой, тоосонцор нь цөмтэй, цөм нь мэдээлэлтэй гэж байгаа. Тэгвэл хар эрчим чинь тоосонцортой байсан бол цагаан эрчим бол ширхэглэг, цөм тэгээд мэдээлэл гэж байгаа. Тэгэхээр харч бай, цагаанч бай ялгаагүй хоёулаа цөмтэй тэгээд хоёулаа хамгийн бага нийттэй мэдээлэл гэж байгаа. Тэр нөгөө энерги хадгалагдах хувь шиг мэдээлэл маань оргуугаас үүсэхгүй, усаж алга болохгүй. Зөвхөн нэгээс нөгөө төлөврүүл одоо хувирах боломжтой гэж ойлгож болно. Одоо гариг гэрхэс эргэн тойронд байгаа харагдахаас харагдахгүй хүртэлх бүх зүйл мэдээлэл гэсэн үг. Бидний бич мэдээлэл, сүнс мэдээлэл, Wi-Fi ч гэсэн мэдээлэл, тийм үү? Харагдахгүй ч байж болно, харагдаж болно. Бүх зүйл мэдээллээс бүрдэж байгаа гэж үзэж байгаа энэ ном дээр бол яг хөө мэдээлэл нь өөрийн гэсэн зорилго ухамсартай бол амьд буюу одоо нэг бит гэж үзээд байгаа. Тэгэхээр даалт ертөнцийг сонирхож байгаа хүмүүс бол сайн мэддэг болсон бах. Хүн ийм 3 үндсэн битээс бүрдэж байгаа. Бидний сайн мэдэх махан бие байна. Дээрээс нь бидний нүдэнд харагддаггүй сэтгэл бие, сүнсэн бие гэж байгаа. Тэгэхээр энэ цуврал дээр болохоор сүнсэн биеийг голчилж, дэлгэрүүлж ярина. Тэгэхээр цагааны талын буюу цагаан сүнсүүд одоо бид бүгдийн сүнс гэсэн үг те 108 хэмжээс оршихуудад оршиж энэ нарт хорвоо дэлхийд дахин давтан мэдлэх хуйлтай гинэ. Нэгэн хүмүүн халилаа гэхэд сүнсүүд нь хідэн хэсэгч задарч болно, цулаараа оршиж болно гэж байгаа. Одоо миний сүнсэн дэх мэдээлэл хідэн хэсэг одоо өөр зүйлс рүү ингэж одоо хувирах боломжтой гэсэн үг. Одоо мэдээлэл нь тийм үү тархаж болно, нэг дор байж болно гэж байгаа. За тэгэхээр хүний сүнсэнд байгаа энэ мэдээллүүдийг өөр хоорондоо баг зэрэг үүрэг зориулалтаараа ялгаатай 5 бүлэгт хуваачиж байгаа. Тэгэхээр түрүү ярьсан те өөрийн гэсэн ухамсартай зоригтой мэдээллийг бол амьд гэж үзнэ гэж байгаа. Тэгэхээр 5 өөрийн гэсэн зоригтой ухамсартай ийм ерөнхий 5 гэж ярьж байгаа. Хий битүүд байгаа гэсэн үг. Тэгээ бас нэг байдаг гэж ярьдаг нь болохоор 6 дахь нь болохоор Тэнгэрийн сүнс гэж нэрлэдэг байгаа. Дээд бие гэж нэрлэдэг байгаа. Тийм бас сүнс бид нартай холбоотой байдаг. Тэнгэрээс одоо биднийг удирддаг, чиглүүлдэг гэх юм уу за ийм сүнс бас байдаг гэж ярьдаг. За тэрийг нь болохоор бүр дараа болно. Өнөөдөр болохоор миний биеийг ажилуулж байгаа те амьдруулж байгаа тэр процессыг удирдах явуулахад оролцож байгаа тэр 5 үндсэн мэдээлэл агуулсан, зорилго агуулсан хий битүүдийг ярих юм байна. За энэ 5 нь болохоор цустай холбоотой, ястай холбоотой, махтай холбоотой, үйлдэлтэй холбоотой, амьтай холбоотой. За ийм 5 төрлийн мэдээлэл зорилго агуулсан 5 ийм бит байгаа гэсэн үг. Сүнсэн бит байгаа гэж хэлж байна те. За тэгэхээр энд нэг 6-аар би хайлт ингэж үзүүлэх гээд үзье. За энд бол махан бит байна. За бидний махан бие байна гэж бодъё. За сэтгэл бие гэж байгаа, сүнсэн бие гэж байгаа. Тэгсэн чинь сүнсэн бие нь дахиад 5 задрах нь те. Тэгсэн чинь энэ сүнснүүд маань гол үндсэн л ийм сүнснүүд байгаа боловч цаашаа бас задарна гэдэг жаа. Одоо энэ үйлдэлийн сүнснүүд байна шүү дээ. Энэ маань цаашаага маш олон болоод задарна. Хүн чинь нэг л юм хийгээд байхгүй те маш олон зүйлийг энэ амьдралдаа хийн. Тэгэхээр тэр сүнснүүд нь ингээд доор хаяж 100 орчим задарч байгаа. Энэ үүлийн сүнс нь цаашаага. Бүгд яг бидний одоогийн биетэй адилхан байх албагүй өөр харагдах байдал нь өөр. Зарим нь хүүхэд, зарим настай хүнч байх боломжтой. Бид нар чи одоо нөгөө хүүхэд байхасаа хөгшин хүртлээ ямар нэгэн үйлдэлийг хийгээд явж байгаа учраас тэр болгонд нь өөр үйлдлийн сүнс ингэж ирээд зарим нь яваад байнга цуг байхгүй ээлжиж ингэж бодог гэж байна. Тэгэхээр энэ ингээд цаашаа задарна. Махан сүнс цаашаа бас задарна. Ясан сүнс ч цаашаа задарна. Ингээд одоо хар ухаанаар ярих юм бол
бидний одоо цусыг хариуцж байгаа нэг юм гол сүнс байна гэж шүү дээ. Тэгэхээр цус чинь дотроо эдис хуваагдана тийм үү? Судснуудад хуваагдана. Гол артерийн судс нь энэ бид хаагур байрших юм тийм үү? Тэр дотор ямар үйл ажиллагаа явагдах юм? Гэх мэтчлэн өөр үрэгтэй биетүүдэд бас задрах юм байлээ. Зүрхийг хариуцсан нэгч гэдэг юм уу те? Цусан дах дархлааны эдисийг хариуцсан нэг ч юм уу. Гадны биетийг ингэж устгах тийм юм үйл ажиллагааг хариуцсан ч гэдэг юм уу. Ингээд цусан сүнс нь дахиад цаашаа задарч байгаа. За энэ 5 төрлийн сүнсийг одоо бэлддэг гэж ярьж байгаа юм. За хин хаана бэлддэг байх нь вэ? Хорвоо дэлхий дээр мэндэлж буй өрийн амин сүнс хийгээд бусад сүнсүүдийг удам ухсааны бага өгүүд буюу дээш 7 өгдийг багтаан ойлгоно. Дунд өгүүд гэж 8-аас 14 дахь үеийн өгдийг хэлнэ. 14-өөс дээшээ хідэж хүртэлх үеийг дээд өгүүдэд тооцно гэж байгаа. Энэ үндсэн 5 сүнсийг түүнийг хариуцсан байх амийн эздээс гуйн авна. Амийн эзэд хүмүүний энэ нарт хорвоо дэлхийд амьдрах чадамжийг тогтоон өгсөн байдаг. Амийн эзэд буюу удам ухсааны ээж аавын талын эмгэд өвгөд гээд удмын 6 дээд өвгөд хариуцсана гэж байгаа. Тэгэхээр түрүү нөгөө дээд өвгөд гэдгийг бид нар чинь юу гэж тайлбарсан байсан бэлээ? Биднээс дээш 14 дахь үе болоод дээшээ хязгааргүй тэр өвгдийг дээд өвгөд гэж байгаа. Тэгэхээр гэдэг чинь 14 дахь үеэс дээшээ ямар нэгэн одоо хэдгээр үеийн ч гэж болно, ямар ч байсан юм 6 дээд энэ өвгдийг амийн эзэд гэж нэрлээд байна гэж би энэ өгүүлбэрээс бол ойлгоод байгаа. Яг сүнсийг бэлдэх нь болохоор яг өөрөөс дээш аав ээжээс эхэлнэ гэж байгаа. 7 өвгд эцэс нь бол бэлдэнэ гэж байгаа. Аав ээжийн амьд өвөө эмээ одоо амьд сэрүүн байх юм бол дээш 5 үе гэж ойлгож болох юм те. Энэ 5 үе нь бол бэлдээд тэгээд амны эзэд буюу 14-өөс дээш 6 өвгд зөвшөөрөл өгснөөр за энэ үр мэндэлдэг байх нэ тэр ураг удамд. За энэ дээр бас ингэж байгаа. Удамд мэдлэх бүх үрсийн амийн тоо хэмжээ хязгаартай байдаг. Гэхдээ бүх удамд өөр тоотой. Зарим удамд 1000 байхад зарим удамд бум байна гэх мэтчлэн өөр тоотой гэж байна. Хүний амин сүнсийг бүрдүүлж буй алтан шаргал улаан өнгийн томсон дээс мэт буюу арга биедэр гол судас гэж айлддаг нарийн дээс байдгаа гинэ. За энэ намдар бол нэг тийм хичсэн байна. Тэр нь болохоор хүний биедэр бол гол судас гинэ. Гэхдээ яг бол сайн бол ойлгохгүй байна. За тэгэхээр бидний биед байгаа энэ үндсэн сүнснүүд маань өөрсдийн гэсэн эрдэм ухаан, урд уй, чадвар хийгээд өөрсдийн гэсэн дүр төрхтэй байдгаа гэж байна. Мөн бидний бүх сүнс эд эрхтэнтэй гэдэг жишээ нь ясан сүнсэнд бас цул болон сав эрхтэн байх уу гэдэг юм асуултанд юу гэж хариулсан юм гэхээр ясан сүнсэнд цул эрхтэн, сав эрхтэн бүгд сүнс бүр яг л махан бие шиг тогтцтой байдаг. Хүний одоо энэ эрчим энерги мэдээлэл унших чадвартай хүмүүс бол дүрийг харж болохоор юм шиг юм энэ дээр ойлгогдож байгаа. Номон дээрхээс бол жишээ нь амин сүнсэн дотор өөрийн гэсэн дүр төрхийн, хөөх уйгийн, онцлог чадвар, чадамж, хүч, эрдэм ухаан, урд төрлүүдийн түүх, өдгөө нартад мэдлээд дүүргэх өвсүүдийг шингээсэн байдгаа гэсэн байна. Амин сүнс үрсийн аргын дүртэй ихэнхдээ дөхүү байдаг гинэ. Бидний одоо энэ байгаа энэ махан биеийн яаж харагдаж байна те дүр төрхтэй амин сүнсний дүр төрх болох ойролцоо байдаг. Заримийнх нь өөр байж болдог гинэ. Амин сүнсний эрхийг амны эздээс авнаа. Эрчим мэдээлэл, чадвар, чадамж бүгдийг аль оршихуун ямар эрчмээр бүрдүүлэн бий болгож байгаагаас хамаарат өдгөө туяадын, оддын, гэрлийн, болор туяаны үрс гэх мэт англиад байгаа юм. Амин сүнс бол нарт хорвоо дэлхий дээр мэдлэх үртэй шууд хамаарч аргын биед хүн холбоогоор оршдог сүнс юм аа. Ер нь хамгийн гол сүнсэл гэсэн үг гэж ойлгоод байгаа. Хагас өхлүүд үед л гарна уу гэхээс бусад үед амархан гардаг сүнс биш шүү гэж байна. Амин сүнсний хэм нь маш бага хүртэл буурч болдог. 100 саяны 1% эрчмийн хэм хэлбэлзэлд орших үеч байдаг. Хэрвээ амьдрах хугацаанд дүүрсэн ч түүнийг амьдруулахын тулд эд эрхтэн шилжүүлэн суулгадаг ч юм уу ямар нэгэн аргаар амьдруулад байвал ямар үр дагавартай вэ? Хугацаанд дөрвөл амин сүнс мордчих уу гэж асуусан чинь амин сүнс нь мордсон бол тэр үед ямар ч сайн зүйлийг бидэд тааруулснаас үл хамааран үр шимийг нь үзэхгүй халих болноо, өөхөх болноо гэж байна.
Зүрхийг нь цохилуулан уураг тарих уушиг зүрхийг өхүүлэхгүй байж дөнгвөл амьлах боломжтой гэж байна. Амин тасарчихгүй те өхгүй. Хэрвээ амин сүнс нь удаан ингэ явчих юм бол угаасаа ямар ч сайн эд эрхтэн хийгээд амьлах бол боломжгүй гэсэн. За ийм ойлголт авлаа энэ хэсгээс. Амин сүнс ихэвчлэн аль нэг од гараг ирэхс мананцрын цөм буюу галан дундаас гаралтай тимээ гэсэн чинь тимээ гэж байна. Хаана ямар оршуудын эрчим мэдээллийг авч өдгөө нарт хорвоод мэдлэх гэж буй амин сүнсийг бүрдүүлснээс нь улбаалаад тэр одон гэрээс ирсэн тийм оршихугаас ирсэн тийм гэрлийн хүүхдүүд тийм туяадын хүүхдүүд хэмээн айлдаад байгаа юм. Амин сүнс өөрийн гэсэн хүйстэй. Бэлэг ертөнцийн цагаан сүнсний оршихуд хүйсгүй сүнс гэж байхгүй. Амин болон бусад сүнсний хүйс ямар байгаас хамаарч нартад мэдлэх үрсийн зан чанар тодорхой болно гэж байна. Гэхдээ амин сүнсний хүйс нь буюу хос байх 26 хоромсоо нь үр чамааг хатан байх уу, ноён байх уу гэдгийг шийддэгэ гэж байна. Игэрг нь богино байвал бүрчэн одон гэрээс. X нь дахиад ийм хоёр адилхан урт байвал хоо марл одон гэрээс эрчмүүдийг нийлүүлснээр мэндэлсэн хэмээн танина гэж байна. Гэхдээ аль нэг эрчим хит давмгаас үеэс болж хос эрхтэнтэй эрс эрхтэнтэй хүүхэд төрөх боломжтой байдаг гэж байна. Хоёр эс хоорондоо нэгдэн нийлээд хуваагдах тэрл агшинд хоо марл одон гэрийн эрчим бууж байх агшинд үрээ тээж байгаа хатан хүмүүс шогшсон бол эрчим нь ин аривдах боломжтой. Тэгэхээр ямар эрчим химийг нийлүүлж энэ амин сүнсийг бүрдүүлнэ тэрнээсээ болоод оддын огторгуун ингээд яригадаад явцдаг байх нь байна. Гэхдээ энэ нь болохоор бас тийм илбэг биш гэж байгаа. Одоогор болохоор дитмэн өнчин цагаан гэх мэт хид хідэн одон гэр бусад оддын айнууд буюу галактикуудтай ойр байрладаг алсын оддоос жирч байна гэж байна. Тодорхой цаг үед одон гэрүүдийн хүчит цэргүүд буюу одон гэр дотор эрчмийн үсийг дүүргэж ямар нэгэн орон зайг нь бүхэлж байсан эзэд дэлхийд олноороо бууж ирдгээ гэж байна. Ирээдүйд цацраг туяадыг удирдсан маш хүчтэй үрс ирэх болно гэж байна. Цацрагийн үрс хороо дэлхийд ирсэн цөөхөн бөгөөд өмнөх түүхийн цаг үед 20,000-аас 30,000 жилийн хооронд 7-оос 16 хүртэл тоогоор төрж байсан гэж байна. За туяадын үрс бол бусад үрсээс ухаан хүч чадлаараа ялгардаг гэж байна. За оддын үрс урд төрлийн үйл хэрэгээ ингээд санаад байж идэг бол туяадын үрс игэл жирийн үрстэй бараг адилхан амьдардаг. Та нарын танин мэдээд буй улаан туяа, ягаан туяаны эрчим огторгуугаас дэлхийд буух нь багасаад буй учир тэд мэдлэнэ. Туяадыг сүнсгэл биеэрээ дамнуулан дүүргэж оршихч гэлээ арга биеэр туяадыг удирдан залах нь бараг үгүй. Өөрөөсөө туяаг ялгаруулдаггүй. Махан биеийн хүчин чадвар арвин буй учир сүнсгэл биеэр туяадын үлсийг дүүргэнэ. Дээрх 3 төрлийн үрсээс гадна огторгуун үрс гэж бас байдаг. Огторгуун үрс гэж нэрлэгдэх дайчид нь дэлхийн ээж хүчээ алдаж царин задрахад ойртох үед хүмүүн биед бууж ирээд огторгуун хэмтэй дэлхийн химийг нэгдүүлэн засах буюу огторгуун химийн гажуудлыг эсвэл дэлхий дээр буй химийн гажуудад эрчмийн урсгалуудыг засах солиртой мөргөлтгөөс сэргийлэх гэх мэт үлсийг дүүргдэг. Огторгуун үрс давтагдаж бус зөвхөн нөхцөл бүрлдэх үед л бууж ирдэг. Хамгийн сүүлд хизээ бууж ирсэн бэ гэж асуусан чинь галуу юулхийн өмнө бууж ирдэг юм. Галан усан гээд галууд юулах цаг үед зэрэгцэн ирдэг. Олноороо бууж ирэх үү гэсэн чинь хамгийн ихтэй 1000 гаруй бууж ирнэ. Хаасаагүй аль ч улс оронд буун ирж хідэн талаас нь засна биздээ гэсэн чинь тийм ээ. Эдгээрээс гадна бас нэг төрөл буюу засхуун ертөнцийн үрс бас байдаг. Үрс бий. Манай эзэн Чингис хаан шиг үрс мөн үү гэсэн чинь засхуун ертөнцийн үрс шүү. Элчин бол биш. За тэгэхээр Чингис хааныг бол элч гэж нэрлэж байгаа. Чингис хаанаас бол өөр засхуун ертөнцийн үрс гэж байна. Одоо энэ цагт дэлхий дээр засхуун ертөнцийн хэдхэн ийм үрс мэндэлсэн байна. 3 үр байна хэмээн хэл чимээ дуулдаад байна. Нарт хороогийн хэм тэнцвэр нь аривдсан, эсвэл тогтон бүрэлдэж дөнгөхөөргүй болсон, байгаль эжийн хэсэг эрчим нэн гүнээр ялгарч чадхааргүй болсон үед эдгээр үрс мэндэлдэг. Тэд гажигт үйл хэрэг оршиж байгаа газартаа л төрдөг гинэ. Зөнгөөрөө зүн совин мэдрэхүүгээрээ дамнуулан хороо дэлхийд үүсээд өргөн оршдгоо. Байгаль дэлхийн эрчмийг өөрийнхөө сүнсний эрчим чадраараа засах өгөгдөлтэй хүмүүс гэж байна. Жижигрүүлсэн ийм хувилбарууд бас байдаг тэмээ гэсэн чинь тийм ээ.
хүч чадлыг нь хуваасан байдаг. Өөрөөр амьтдын төрөлд ч бас мэдлэгээ. Аалз, шоргоолж гэх мэт гинэ. Тэгэхээр зөвхөн хүн тэр байгаль орчныг засгаж мэдлдэггүй те. Засна гэдэг маань яг өөрийнхөө гараар ингэж засаад байгаа юм биш. Бидний нүдэнд харагдахгүй магадгүй өөрөө ч мэдгүйгээр тэр орчныг одоо эрчим химийг тийм үү засч идэг тийм хүмүүс байд юм бас амьтад ч байд юм байна. Ийм үрсийг төрөхөд эцэг их нь хэрхэн таних вэ? Ер нь таних шаардлагагүй юу? Бага дээр нь таниул энэ амьдралын зорилгоо биелүүлэхэд нь гэмтэй болов уу гэж асуусан чинь энэ үрс өөрсдөө хүчин чадлаа гаргаж байгаа учраас бусад игэл жирийн үрсээс ялгаран торойгоод гараад ирнэ. Ангаах шидтэй байлаа гэхэд ээж аавынхаа өвдсөн хэсэгт гараа хүрэхийн төдийд ангаах. Эсвэл орон зайн үүлтэй байлаа гэхэд цуг байгаа ээж аавдаа мэдрэгдэхүйц хэмжээний эрчмийг гаргах гих мэтэр торойн гарах учир ээж аав нь тэгж их хориод бас ялгаад байх учиргүй. Сүнсэндээ тээсэн чадвар нь улам бүр гаран ирж дэлгэгдэн оршноо гэж байна. Энэ төрлийн үрсийн нэг нь пүрэвсрэн гой юм болоо гэсэн чинь тэр хүмүүн эрчим дамнуулах чадвартай гэгддэг. Энэхүү эрчим дамнуулагч сувг тодорхой хэмтэй цартай байлаа гэхэд түүнээс нь хэд дахин давуулан хүчлэн эрчим буулгасаар байгаад сувгаа гэмтээсэн байх боломжтой юу? Одоо тэр хүн бусдыг ангааж чадгаа болсон гэцгийх юм байна лээ гэсэн чинь дамнуулах татах орон зайн буулгах эрчмийн холбоос нь зөв сайн байсан ч дээрээс ирэх эрчим өгөгдлийн хязгаарыг давах аваас эрхийг нь хаах эсвэл хүчийг нь багасгах эрчмийн холбоосыг бууруулах чадал өгөгдөд бие гэж байна. Энэ бол нэг талаар шидэд шунаж байгаагийн хэлбэр шүү дээ гэж байна. Тэгэхээр нөгөө өөрт нь заяасан одоо хүчин чадал байлаа гэж ботгод тэрийгэ хитрхи давуулаад олон хүнийг одоо засгаад ч юм уу ингэж явна гэдэг маань бас нэг талаараа шунал учраас өвгдөн тэрийг одоо шидийн хаачих тохиолдол бас байгаа юм байна л да. Ямар үед амин сүнсийг амьдрах хугацаанаас нь өмнө татаж авах эсвэл хугацааг нь сунгах вэ гэсэн. Хугацааг нааш татах боломж тун ариун маш олон. Харин сунгах боломж тун бага гэж байна. Амин сүнсээр юм уу бусад сүнсээр эсвэл махан биеэрээ өгөгдлөө бүрэн дүргсэн байвал хүмүүн цагаасаа өмнө өнгөрч тэнгэр үд хальж болно гинэ. Нөгөө сайн хүмүүс нь эрт нас орчдөг гэж хүмүүс яриад байдаг шүү дээ. Магадгүй тэдгээр хүмүүс одоо өөрийн гэсэн өгөгдлөө бүрэн одоо дүүрэн таниад тэрийгэ гүйцэтсэн байхаар тэнгэрт эрт дэвшиж болох нь тийм үү. Зарим нэг чухал тохиолдол мөчлөг дор хугацаа нь уртсах үе бий. Тэнгэр хийгээ докторгүй ертөнцид дэм тустай ямар нэг үйл хэргийг дүүргэх хэмжээний чадвар чадaltaй үр хийгээд тийм сүнсүүдийн бүрдэлтэйгээр мэдлсэн бол маш чухал бөгөөд далд оршиход хэрэгтэй үйл хэргийг дүүрэхэд хэдэн гариг буюу хэдэн хоног дутуу байвал түүнийг нь заавал нэмж уртасгаж өгч болдгоо гэж байна. Түүнээс биш ер нь бол уртасгах боломжгүй юм байна да. Алтан хайрцаг нийлэхээр илүү насалсан байна гэж гардаг. Зарим хүмүүсийн дунд хүсвэл насаа уртсах боломжтой гэсэн яриач байдаг. Сайн үйл хийгээл байвал нас уртсан гэсэн ойлголт бас байдгаа. Энэ талаар ярьж өгнө гэсэн чинь амин хийгээд бусад сүнсийг бүрэлдүүлэхэд амин сүнсний үйл хэргийн хим хэмжээ цар хідэн хаврыг туулах зэрэг нь тогтоогдсон байдаг. Цаанаасаа ингэж заагдсан л байт юм байна. Хамаг цаатлын хугацаанд гэх юм уу? Тэр хугацаагаа дүүргүүл зам ёсоор тэнгэр талилаа гэж үздэг. Ямар нэг хар эрчмийн тохиолоор эсвэл харын үлийн дайрлагаар хугацаанаасаа өмнө халихыг зам бус мордлоо гэдэг юм гинэ. Алтан хайрцаг уншина гэж юг гаргаж ирэн уншихыг хэлдэг юм бэ? Сүнсийг нь уншихыг хэлдэг юм уу гэсэн чинь махан биеэс цул болон гарч ирсэн сүнсний эрчмийн ширхгүүд дээр дамжуулан мэдээллийг уншиж байгаа явдал юм гэж байна. Тэгээ сүнсний цагаан эрчим тэгээд цагаан эрчим дотор ширхлэг байна. Ширхлэг дотор мэдээлэл байна. Цүм байна. Тэгээд мэдээлэл гэж байна. Тэгэхээр зүүн бэлэгтэй хүмүүс бол ерөөсөө л энэ бидний нүдэнд энгийн бидний нүдэнд харагдахгүй эрчим доторх мэдээллийг л унших чадвартай хүмүүс гэсэн үг. Энэ мэдээллийг нь хараад шууд уншдагч үрс байна, танддаг үрс байна, төлөвлөдөгч үрс байна гэж. Тэд өөрсдийн чадал арга барилаар эрчмийн ширхгүүдийг уншиж байгаа явдал юм гэж байна. Бие уул хайхснаар хоол хүнсний зохисгүй хэрэглээ хөдөлгөөний дутагдaltaч зэргээс болоод эсвэл хар сүнсэнд хорлогдоод зам бусаар өнгөрлөө гэхэд
Тэр сүнс эргэн хүмүүн болж төрөхдөө өмнөх төрөлтийн дутуу хийсэн даалгаврыг дахин гүйцээх үүрэг авдаг уу гэсэн чинь өмнөх төрлийн дутууг гүйцэлдүүлэхийн тулд дараа төрөлдөө эргэн даалгавраа авч ирдэг. Нэг учиг ухаандаа үүлийн үр юм аа. Зоригтой төрөөд зорьсон үйлсээ дүүргэж дөнгөөгөө халин мордвол нартад хүмүүн болон эргэн мэдлэгтэй дүүргээгүй үйлсээ дүүрэхийн тулд эргэн төрдөг юм аа гэж байна. Бидний өмнөх хэдэн дугаараа хойд дүр өмнөх настай холбоотой. Тэн дээр бол яг тэгсэн байдаг те. Өмнөх насандаа хийж дуусаагүйгээр энэ насандаа би хийж байгаамаа гэдгээ ховсын аргаар сансан хүмүүс маш их байсан. Тэрэндээ ингээд давхцж байна. Амин сүнсийг зүрх тарих уушиг гурвын алтан гурвалжин орон зайд оршдог гэж байсан. Яг голд нь орших юм уу гэж асуусан. Одоо амин сүнсийн байрлалыг асуусан байна те. Махан бид байрлах сүнсүүдийн талаар үрс та нар тун буруу ойлгодог шүү. Сүнсүүдийг өөр эд эрхтэн дээр байрлаж холбогддог гэж ташаа тунгаадаг. Үнэн хэрэг дээрээ хамгийн дотор талд амин сүнс, гадна талаар нь ясан сүнс. Махан сүнс гэх мэтчлэн үрс та нарын махын бие сүнсүүд өөрсдийн эзлэх орон зайндаа оршно гэж байна. Тэгэхээр яг одоо бидний энэ махан биетэй ижилхэн яг нь байршдаг. Гэхдээ амин сүнс нь арай жижигхэн. Тэгээд гадуур нь ясан сүнс, цусан сүнс, махан сүнс гэдэг ингээд одоо энэ дэлгэцэн дээр байгаа зургаа жоох арай өөрчлөх гээд үзье те. Махан бие дээр нөгөө сүнснүүдийг нь байрлуулъя. Амин сүнсийг нь за энэ голд нь арай жижигхэн. За гадна талд нь дараал нь болохоор ясан сүнс гэж байна. За энийг арай томруулаад махан сүнсэнтэй гадуур нь ингээд явах юм байна. Тэгэхээр одоо энэ байршлаар болохоор ингээд дунд нь ингээд тавьчлаа штэ. Өөрийнхөө бие дээр давхарлаа. Тэгээ бусад затарснууд нь хаана байдгийн бол байрлалын бол гэсэн юм асуулт гарч ирж байгааз. За тэгсэн чинь энэ дээр ингэж байгаа. Хүмүүний бид буй сүнснүүд нэгнийхээ араас жагсаж дараалсан байдалтай байрлнаа гэсэн өгүүлбэр байгаа байхгүй юу? Таван сүнсний туслах сүнснүүд нь үндсэн таван сүнснээс араас жагсах юм байна. Цусан сүнснийхээ араас ингээд цусных нь юунууд жагсаад махан сүнснийхээ араас махан, үүлэн сүнснийхээ араас үүлийн сүнснүүд нь ч юм уу ингээд нэг жагсах байралтай гэж яг энэ өгүүлбэрээс бол ойлгоод байгаа байхгүй юу? Миний энэ одоо түүж ингэж та бүхэнд уншиж өгж байгаа зүйл нь тал талаас нь ингэж нийлүүлээд за ийм байх юм байна гэж уншиж өгж байгаа шүү. Одоо миний л одоо ойлголтоор ингэж гарч ирж байгаа. Тэгэхээр би буруу ч ойлгож иж магадгүй шүү. Тэгээд яг өөрснөө сүнс ба сүнсний ертөнц номоо авч уншаад миний ойлголт зөв байна уу буруу байна уу те өөрснөө бас цензуурлээд яваарай. За тэгэхээр хамгийн ихэнд амин сүнс бол бидээр бууж ирдэг гэж байна. Эцгийн цагаан эс, эхийн өндгөн эс хоёр хоорондоо нэгдэн учиглагдаж эхийн алтан самны хананд бэхлэгдэн тогтоод эсүүд олон хуваагцаар бөөрийнхий дүрээс могоон дүрдээ хувирах үед эхээс анхны цус урагт ирж анхны зүрхний цохилт бүрэлдэн эхлэх мөчид амин сүнс буун ирдэг учраас тэр үед тун болгоомжтой байж аминд халтаа үйлээс холуур байх учиртай шүү гинэ. Анхны зүрхний цохилт гэхээр 3-7 хоногт эцэг их хоёрын одоо эсүүд нийлээд нийснээс хойш нэг 10 хоног орчмоос эхлээл ерөн зүрхний цохилт ороод ирчдэг гэж одоо минийхаар бол ойлгоод байгаа. Тэгэхээр нэлээд хурдан гэсэн үг баз. Амин сүнс ирэх үед түүнийг махан биеэр дамнуулахад эсвэл тогтооход дараах шалтгаанаас болж тогтдгүй гэж энэ үүнд саадтай ямар нэгэн хар бараан үйлд үргэх, зөвхөлт муу үг хэлэх, гаргах, муу эрчимтэй орон зайд байх зэргээс болно. Эцэг их хоёр талын удмын хоорондоо нэгдэн нийлэх хэмнэн таарахгүй байх. Удмын гинэ одоо нөгөө удмын өвд эцэн хоорондоо хилцэж одоо хүүхдийн сүнсийг бүрлүүлэх гэдэг байгаа шүү дээ. Тэгээ тэдний эрчим хэмнэн таарахгүй буюу хоорондоос таарамжгүй байх юм бол хүүхдтэй болохгүй л гэсэн үг юм байна. Эсвэл тэнгэр хийгээд газарт хориг сааттай бол гадуур жирэмслэлт болно гэж байна. Тэнгэрт газарт хориг саатай гэдэг нөгөө лус савдаг жишээ нь газарт те. Лус савдаг хэлэгнүүлсэн хүмүүс бол бас цаанаас нь өөр хүүхэд тогтоохгүй байх тийм хаалт тавигддаг гэд бас нэг дугаар дээр ярьжсэн те. Үр тогтон бий болсон ч эхийн савнд тогтдгүй. Буюу одоо нэг зулбахыг хэлж байгаа бах.
Үүнээс гадна эцэг эх хоёрын цус хоорондоо таарахгүй түлхэлсэн их эсийн хоригоор дамнаж цус хүрдэггүй тохиолдлууд бас бий. Хоорондоо нэгдэн нийлэхгүй, бүр цаашлбал нийлэх учиргүй тамхтай удмуудын дундаас амьгүй, тогтоогүй самнаас их хазаасан ураг бий болдгоо. Эхний удаад барьцалдсан ч хоригийг даван анхны гол амин цуцыг бүрдүүлэн бий болгож чадахгүй учраас урагт нь амин сүнс бууж ирэхгүй гэж нэг гол судас гэдэг байгаа шүү дээ. Энэ цагийн хэллэгээр эцэг эхийн цус тохирохгүй гэж хэлж буй. Хоорондоо нийлэх учиргүй эсүүдийн мэдээлэл нь огт таардаггүй удмууд бас байдаг. Үртэй болж чадахгүй байгаа гэр бүлүүдийн дотор ийм шалтгаанаар болохгүй байгаа үрс нь 10% байна гэж байна. За өнөөдрийн хавлагыг ингээд өндөрлөе гэж бодож байна. Та бүхэнд хэр ойлгомжтой байв? Сүнсний гол мэдээлэл агуулж идэг биетүүдийг бол олж мэдлээ те 5 гол байдаг гэж байгаа. Тэдгээр нь цаашаа бас ингэж салаална. Байршил нь болохоор ингээд бие биенийхээ гадуур яг л юу шиг юм бэ штэ. Матрёшка шиг те дотроосоо ингэж гарч ирдэг тоглоом шиг бие биенийхээ гадуур байрладаг. Туслах сүнснүүд нь болохоор яах нь ардаар шагшаа ингэж жагссан байдалтай байрладаг юм байна гэж би бол энэ хэсгээс бол ойлгоод байгаа. За тэгээ дараагийн дугаард болохоор амин сүнсний гадуур байрладаг тэр ясан сүнсний тухай ярих байгаа. Ясан сүнс нь яг ямар үүрэг зориулттай гэдгийг бүр нарийн ярина. Яавал тэр эрчим хэмнэн дотоо байдгийг ясан сүнс өвчлөл ясанд ямар гажиг үүсхийн те ямар өвчлөл бий болохын тэрийг хэрхэн нөхөж болохын бас ясан сүнсний эрчим хит ихтвэл бас л болдгоо гэж байгаа. Юмны бол яг балансыг барих хэрэгтэй. Тэр талаар дэлгэрүүлээд ярий. Энэ мэтчлэн ясан цусан махан гэдэг ингээд ямар ч ясан 5 үндсэн сүнсээ бол дэлгэрүүлж ярина. Тэгээд 6 дахь сүнс гэж бас байгаа гэдэг байгаа шүү дээ. Тэнгэрийн сүнс, тэнгэрээс ч юм уу тэр дээрээс бидэртэй холбоотой байдаг удирдах чиглүүлж идэг тийм сүнс байгаа гэдэг байгаа. За тэрний талаар бас нэг дугаартаар ярих юм байгаа. Гэхдээ тэр мэдээлэл бол энэ уншиж байгаа монголчуудын гаргасан буюу энэ онгодууд яриад гаргасан номнуудаар маш бага мэдээлэл байгаа. Яг энэ номон дээр л нэг хэсэг байгаа. Тэгээ тэр мэдээллийг нь бол хүргэнэ гэж бодож байна. За энэ мэд явж байгаад сүнсний хөгжил, зорилго, сүнсний сэрэлттэй гих сэдвүүдээр ингээд үргэлжлэх юм байгаа шүү. За тэгээд дугаартайгаа хамт байгаараа бас хэрэгтэй хүмүүст нь сайн шеэрлээд өгөөрэй. За тэгээд дараагийн дугаар хүртэл туурай штэ.